цаазаар авах бол одоо ийм аимшигтай гэмт хэрэг хийж хүүхдийг хүчиргэлж байгаа энэ аратнууд гэмт хэрэгтнүүдэд бол баг өршөөл шиг нэг удаа тэгээд зовоод өнгө. Насан турш нь бүх насаар нь 21 гэдэг бол хүн гянданд хорих ялбал тэр гэмт хэрэгтнийг гисгэж байгаа бүх амьдралыгаа туршиж гимшүүлж байгаа хамгийн том ял дэлхийн нийт ч гэсэн юм шиг хэрэгжилж байна. Ийм учраас харин энэ яг ялан оноодог шүүхийн болон хуулийн байгууллагуудын процесс дээр их анхаарах шаардлагатай юм байна. Яг гэвэл энэ гэмт хэрэг шийдүүлсэн байдлыг харахаар хүүхдийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр маш бага янзын ялгаж байгаа. Бус улсуудын нийтлэг жишгийг харахаар насан турш хорих ял оноодог аюултай гэж үзвэл тусгай эмнэлгийн байгууллага тусгаарладаг юм байна. Чех улсад 1960 оноос хирургийн замаар кастраци хийх аргыг эхэлсэн байна. За химийн кастрац тариа бол одоо бэлгийн хүслийг дарж эр хүний тестостерон гормоны үйл ажиллагааг блок хийдэг учраас байнга ийм тариаг хийдэг. Ер нь бол Канада, Израиль, Их Британи, Франц, Герман, Дани, Швед, Польш, Норвеги, за Америк нэгдсэн улсын Калифорни, Флорида, Жоржиа, Техас, Монтана, Луизиана зэрэг мужуудад ийм химийн тариа хэрэгжилж байна. Өчигдөр бол үжин төв дээр очиход үжин төвийн одоо бас тэр ундраа энэ төр бол нэлээд олон одоо жишээнүүдийг Зананчтар даргад бол бас ярьсан байлаа. Тэгээ би одоо баярлж байгаа. Зананчтар дарга өөрөө энэ том хилцүүлгийг хийхийн тулд газар дээр нь очиж үзээд яагаад өнөөдөр энэ одоо ижил төрлийн гэмт хэрэгүүд дээр олон арга хэрэгслийг хэрэглээд ялын өөр бодлого өгөөд байгаа юм бэ гэдэг юм а илүү одоо жоохон нягтруулж сайжруулах ийм шаардлага бол гарсан юм байна. Үзмжээр эсвэл шүүхийн эсвэл прокурорынхны одоо шийдвэрлэж байгаа одоо тэр хүний араншинд тохирч энэ одоо гэмт хэрэгүүд бол шийдвэрлэгдэх ёсгүй. Тийм учраас энийг бол илүү сайжруулах шаардлагатай байна гэсэн одоо ийм зорилготойгоор бид өнөөдөр энэ одоо хэлцүүлгийг зохион байгуулж хийж байгаа.